Сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоогийн манай видео контент энэ удаагийн дугаараар манай дуучин дуусчгүй ирч хүчтэй өгөгч маань орж байна. Баярлалаа. За юуны бидний талыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Тэгээд ярилцах цаг болгосон танд маш их баярлж байна. Манай үзэгчдээс миний ажлын нэг хэсэг болохоор санаа зовтгүй. Манай үзэгчдээс яг айгу хүлээлттэй байсан баг. За ингээд шууд эхлэе. За амарч байх үедээ та яг юу хийдэг вэ? Амардаг. Ер нь юу хийх дуртай вэ амархаараа? За ер нь сүүлийн үед амархаараа би хүүхдүүдтэйгээ хамт байх маш дуртай. Гэр бүлээрээ яг. Аяллаар очих дуртай газар байдаг уу? Байдаг. Ер нь нартай газар л яг халуун дулаан орон л очих маш их дуртай. Хамгийн их нандин хадгалдаг зүйл? Зүйл. Тийм. Тэ ямар нэг ийд зүйл эсвэл хүн ч юм уу? Мэдээж миний гэр бүл. Ээж аав, багш нар, найз нөхөд тэ мэдээж үзэх сонсогчд. Энэ бол миний бүх нандин зүйл. Та юугүйгээр амьдарч чадахгүй вэ? Янз янз. За жишээлбэл дуу хөгжмгүйгээр тэгээ мэдээж гэр бүлгүйгээр тэгээд мэдээж бас гой хувцсгүйгээр зүгээр амьдарч чадах. Өгөгчийг яг гой хувцлалтгүйгээр мэдээж төсөөлдөг юу юм аа. За ямар нэгэн шин зүйл оролдож үзье гэвэл юу оролдож үзэх вэ? Шин зүйл сурах ч юм уу, хобби ч юм уу? Oh my god, би нэг хөгжмийн найруулга хийж үзэх юмсан гэж насаараа л бодож юм тэгээд чадахгүй л байна. Хийчихвэл одоо хөгжимчд ажиллаг болчихно. Инстаграмынхаа бүх дагагчдад хандаж хэлэх үг. Та нар гоё шүү. 310 болсон. Байсан. 1000 тий. Тий. 310,000. Өөрөөр 3 үгээр зөвлөл, дүрсэлвэл энэтэй юм аа. Гэж нэг хэлээ. Тэгээд галзуу юм аа гэж бас нэг хэлээ. Тэгээд зэвүүн юм аа гэж нэг хэлээ да. Хамгийн их айдаг зүйл амтан. Гэхдээ намайг айлгаж байгаа ер нь бүх юмд гэхдээ тэр нь яг ямар төрлөө гэдгээсээ бас байна. Гэхдээ ер нь хамгийн хэцүү айж төгшөж явдаг юм байл миний хувьд яг тийм гинтийн хацал маш их айлгадаг юм байл намайг. Ялаа зүйлт маань санаа зовдөг шүү дээ. Тэр санаа зовлт намайг ингээл хитрхийг өнзгий бас аюу их айлгадаг. Ер нь таны хувьд хамгийн загварлаг эмэгтэй? Хамгийн загварлаг эмэгтэй. Дэлхийн юм уу? 7 тэрбум басан. Таны нүдээр? Миний нүдээр Lady Gaga юм уу? Эсвэл Beyoncé ч юм уу? Эсвэл Jennifer Lopez ч юм уу? Гой явцалтай эмэгтэй шүү дээ ярьл тээ. Та ямар загварын чиг хандлагаас хэзээ ч уйдахгүй? Спортлог. Гүйхтэй сонсмоор дуу, сонсдохоор дуу зүйлөөвөл? Гүйхтэй сонсох дуу бол Яста янз доонод байна. Яг төрөл яста яг тухайн үед миний сэтгэл ойрхон байх юу вэ? Одоо сүүлийн үед би яг Цэцэн Окагийн гараад ирэх айгуу сонсож байгаа. Цэцэн Окагийн. Тэгэл бэлдэх хэрэгтэй. Дээрэс нь бэлдэж байгаа ч гэсэн нэг дундаа амар туртай. Та ер нь өөрийнхөө дуунараас хамгийн туртай дуу? Шинэ гарсан дуунуудаа гадаадаа сонсдог. Эд туртай хамтдаа? No. My god. Сүтэ бодонд амар туртай. 15 настай өөртөө зөвлөгөөгөл
Инээхээсээ бити хичээлээ да. Би 15 настай байхдаа инээдээс амар ичдэг байсан. Наваг манай ингээ нэг хөхт дараас ингээд хэлсэн бүр тэрнээсээ тэгэл амар хичээл яг хүн рүү харж инехээр муухай санагтал. Одоо л инехгүй. Одоо имзэглдэг. Гэхдээ одоо би ч нэг маск гээд кино байдаг ш. Jim Carrey, Cameron Diaz хоёрын тоглосон. Тэр киног үзснээс хойш Cameron Diaz инехээр надаас ч муухай болдог. Гэхдээ тэр нь надад таалагддаг болохоор би өөр гайгаа байна гэх тэрнээс хойш инеехээс ичгээ байсан. 10 жилийн дараа өөрийгөө төсөөл. 10 жилийн дараа би чинь одоостай хүүхдүүд маань том болчихсон. Тэгэл нэг хөссөн хувийн бизнесүүд эхлүүлчихсэн. Тэгээд арай өтлөгт оргоо бас дуулж үжилсэн л гэж байна. Гэж хүсэж байна. Сүүлийн үед үнэхээр сонирхолтой татаж байгаа эсвэл байнга үзэж байгаа ТV шоунаас нэрлэвэл мэдээж одоо Game of Thrones-ыг маш их хүлээж байна. Тэгээд Voice урт эхлэсэ гэж хүсэж байна. Тэгээд Ардын бодон ер нь надад маш гоё санагддаг. Монгол HD телевизэн. Одоо киноны нэг дүртэй өдөржингөө хамт байна гэх юм бол ямар дүр сонгох вэ? Дүрээ. Киноны нэг дүртэй. Ихтэй мэмхтэй мүү? Яаж чавэ? Дүр. Би нөө скандал цувралын Оливия гэд байдаг. It was me. It's how it's always been. It's been me. I realize that now. Бас House of Cards-ийн нэг нэрийг натчлаа. Нэг ихнэрнээ дээ шүү дээ. Тэр хоёрыг л бодож байна. Don't believe a word of it. The reign of the middle-aged white man is over. You thought you got away with it all, Claire. Нилээн нөхөдтэй лээ. Киноны одоо нэг гой зураглалуудаас би нэг юм чи очиод үзчихсэн гэсэн газар. Би нөө Westlife хамтлагийн нэг цагаан хадан хисаа байдیں۔ Тэрийг л үзэх юмсан гэж. Тэгээ яагаад гэвэл аяга олон кино, аяга олон клипэнд гараад идэг юм шиг их боддоо шүү дээ. Хамгийн дөрөв тэр санаанд орж ирж яадаг шүү. Таны заяа хамгийн сүүлд уйлуулсан кино. За би сая навчааж үжигчний продюсерлсан Амбирал гэдэг. Ингэж өөрийгөө зовоож яах гэдэг юм бэ? Хойд аль бороо навлаад бараад л та. Кино үзээд би бүр оо вау энэ кино хүн амьдралдаа хийзээ нэгэн цагт үзэх хэрэгтэй. Тэр киноны цаад үгийн утга. Тэгээд зөвөр нэг аав хүүхдээгээ өөрийнхөө хүснээр амьдруулах гэж байгаа. Тэгээд хүн хийзээ нэгэн цагт ухаан ордог гэдгийг тэгээд ер нь амьдрал хатуу биш. Тэгээд тэр киноноос хамгийн тод үлдсэн үг нь гэвэл ер нь амьдрал хатуу биш. Үнэн өөрөө хатуу байдаг юм байна гэдэг тэр философи надад бүр вау санагдсан. Тэгэхээр би яг амьдрал гэдэг киног ер нь одоо нэг үзээд дараа нь ухаан орохтой тэгээд үзээсэй гэж залуус тэгэлмээр байна. За дугуй асалцах чи. За танд ямар нэгэн нууц авьяас байгаа юу? Нууц авьяас би мэдгүй байна. Би мэддэг бүх юм л хүмүүст харуулдаг шүү дээ. За. Тэгвэл машинда тийм галзуурч явах таа ч юм уу эсвэл тийм нэг амар гоё үедээ машинда сонсоод ингээд явдаг дөө. Би яг одоо энэ In This Moment гэд хамтлагийн цомыг альбомыг сонсож байгаа. In This Moment. Лаг гоё дуу байгаа хаа. Мандахаа сонсороо заяа. Мэдгүй байна. Гэтэ энэ нөхцөр насны хүүхдүүд яг яах юм байгаа би мэдгүй байна. Яарсан миний одоо та нарт санал болгож байгаас шал. Та ямар төрлийн хөгжмийн стилийг турш үзмээр байна? Би rock. Амар зохиохоо. Нэр амар зохиох тийм манайхаа. Нэр амар зохино. Тий. Төсөөлөгч штэ шүү дээ. Та ямар нэгэн дуучтаас хамтарч дуулахыг хүссэн дууч минь хам. Тэг бүгднтэй л доолмаар байна. За одоо яг сүүлийн асуулт манайхаа одоо ингээд харамсалтай юм. Аюу урдан дуучлаа гэх. Манай сүр насныханд яг одоо зөвлөгөө өгвөл одоо яг юу гэж хэлмээр байна?
зөвлөгөөч гэж та. Юм уу ч зүгээр л яг өөр дээр л тулгуурлалмаар байна. Тэгэхээр одоо миний одоо мэдж байгаа өсвөр насныхан та би их ойрхон байхгүй байгаа учраас яг тэднийг одоо юу хүсэж мөрөөдөж төсөөлдгийг бодлоо. Миний одоо өсвөр насныханаас шал өөр нийгэм нь тэр үед ямар ч сошиал ямар ч зөвхөн хүүхдийн кино гэхэд л арай зөвхөн бүтэн цайны 16 цагаас дэлгүүрийн амралтаар гадаад кинонуудыг үзэж тийм гадаадын соёлоодыг мэддэг. Бусад цаг үед бол дандаа сурч гадаа тоглож дандаа эрт уддаг байсан байдаг болох баг 12 цагийн удаж өнгөрүүлдэг. Одоо ч баг залуучууд 7-8 цаг л баг унтаад шүү. Тэгэл бусад үед дандаа онлайн тэгээд янз бүрийн хичээлэн дугуулсан секц гэлтэй маш завгүй байгаа. Тэгэхээр миний хувьд өгөх зөвлөгөө гэхээр би амар тийм надад бичиж байна. Зүгээр л нэг л битгий дорд үзээрэй л гэж би хэлмээр байна. Хинч хизээч өсөж том болдог. Хин хизээч үзэл бодлоо өөрчилж бусдын дээр алхдаг. Тийм учраас хин нэг битгий дорд үзээрэй. Хизээч эргээд таардахгүй юм шиг царай битгий гаргаарай. Зүгээр л нэгэндээ үнэнч шудраг нэгнийхээ цагийг өрөхгүй байх юм бол чи өөрийнхөө ирээдүйг маш зүг зүйтэйгээр бүтээж ийн гэж хэлмээр. За маш их баярлалаа. Хүй нэр энэ рок стил гэсэн үнэхээр толгоос гарахгүй байна. Өөр төсөөлөөс байгаа даа. Тийм үү. За танд маш их баярлалаа. За баярлалаа. Яа би хэлэх үс мартаад. Яана. Юу юм бэ? Хэлэхгүй мартаа. Яг нэг бацсан байсан. За яах вэ? За ингээд бүгдөө дараагийн видеогоор дахин уулзцаая. Түр бааштай.